Улсын хэмжээнд жил бүр 30 тэрбум төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулдаг. Үүнийг 21 аймагт нь хуваахаар нэг аймагт 1 тэрбум гаруй төгрөг хуваарлагдаж байгаа юм. Хөвсгөл аймагт 2010 онд 90 гаруй сая төгрөгийг аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийн санд хуримтлуулжээ. 23 сумын зээл хүссэн 167 үйлдвэрлэл эрхлэгч иргэн аж ахуй нэгжид 1 тэрбум 740 гаруй сая төгрөгийн санхүү зээлийн дэмжлэг үзүүлээд байна. Зээл олгох хугацаанд иргэд аж ахуй нэгжээс 8.3 тэрбум төгрөгийн 526 төсөл ирснээс харахад зээлийн эрэлт хэрэгцээ үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэе гэсэн хүсэлт иргэд аж ахуй нэгжүүдэд их байгаа юм байна. Монгол Улсын тэргүүн шадар сайд Алтууяг Хөвсгөл аймагт ажиллаж жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авч аж ахуйгаа өргөтгсөн 7 компаниар орж зээлийн үр дүнтэй танилцсан юм а. Монгол Улсын засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор тодорхой хэмжээний зээл жижиг дунд үйлдвэрлэлийг эрхлэж байгаа аж ахуй нэгжүүдэд олгож байгаа. За яг одоо бид нар Хөвсгөл аймгийн нарийн бовны аяны жиглэг компани дээр ирээд байна. Тэгэхээр энэ компанийн хувьд бол яг энэ аймгийнхаа хэмжээнд 1 тэрбум гаруй төгрөгийн зээлийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй зээл олгосон байгаа. Хамгийн онцлог нь банкны зээлээс маш бага хүүтэйгээр олгож байгаа. Тэгэхээр энэ компанийн хувьд бол нарийн бов үйлдвэрлэх бүхий л одоо техник хэрэгслүүдийг авах зээл авснараа ажлыг урагшлуулах түүнээс гадна маш олон ажлын байрыг бий болгосон гэдгээр онцлог юм байна. Манайх ч одоо яг өөрийнхөө хүчин чадлаар одоохондоо ажиллаж чадахгүй байгаа. Яагаад гэхээр чинь бас нөгөө нэг өөрийн хөрөнгө дутагтаад байгаа байхгүй юу. Тэгээд өөрөө яг Улаанбаатар хотоос цементээ татаад аваад ирэх юм бол одоо Хөвсгөл аймгийн улаан тоосхны хэмжээгээр тоосгоо өгч хүчин чадал гарч ирнэ. Ер нь бол би одоо яг ажил бол ноолуурын ажил 3 сарын 20-оос эхэлнэ. 3 сарын 20-оос 6 сарын 20 хүртэл ноолуурын угаалт явуулна. Энд бол ерөнхийдөө яг би гадны бас түншүүд дотоодын үйлдвэрүүдтэй гэрээ ивэл нэг 8-900 тонн ноолуур угаах юм боломжтой гэж бодож байгаа. Бид нар ерөнхийдөө сард бол нэг 30 тонныг бол 30-40 тонныг бол самна гэсэн хэлбэт байгаа. Самдах машины чадвар байгаа. Тий. Тэгэхдээ самдах бол 300 тонн. Тэр бол бидний хувьд бол хангалттай ерөнхийдөө дотоодын хэрэгцээнд манай хөвсгөлийн ноолуур бол ерөнхийдөө нэг 300 тонн ноолуур гардаг. Тэгээ манай хөвсгөлийн ноолуурыг бидний хамгийн гол зорилго бол хөвсгөл ноолуураа битгий брэнд болгох. Үйлдвэрлэлийн зээлээс нэг 20 саяын зээл авсан. 20 саяын зээл авсан. Тийм. Тэгээд ачаал хийхтэй үед бол өшөөж гүн ажлын төр байр нэмэгдүүлэх боломжтой байгаа. Намар батхлаар хүүхдийн хичээлийн дүрм товцсон байдаг. Танай гол одоо бүтээгдэхүүн чи юу? Аяны майхан юм уу? Тий, асар байгаа, аяны майхан байгаа. Тий, бас аяны хүнжлүүд байгаа. Аяны хүнжил бол хотоос хүртэл захиалга ирдэг. Зарим үед ч хэцүү болчихдөг юм аа. Энэ хамгийн гол нь ингээд энэ сургуулийн захирлууд хотын компаниудтай яриад тэднэртэй гэрээ хийчихэд бид нарыг үнэ ажиллах боломжгүй болгочдөг байхгүй. Бид нар тий өөрсдөө хөөцөлдөж явж яаж өөрсдийнхээ авьяасаар л хичээл юу яадаг юм. Захиалга олж авдаг. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдсан иргэд техник хэрэгсэл худалдан авах, ажлын байраа сайжруулахаас гадна 4 ажилчинтай тооцохны үйлдвэр 24 ажилтнтай болж, хоёулаа эхлүүлсэн оёлын үйлдвэр нь бага хэмжээний оёлын цех болж өргөжөөд байгаа юм. Гэхдээ үйлдвэрлэл эрхлэгчдэд дахин боломж олгох хэрэгтэй байна гэлээ. Манайд бол энэ онд бол одоо тэрбум 620 сая төгрөг гэж энэ бол сумын хөгжлийн сан. Сум 50-аас 260 сая, мөрөн дэхэд 260 сая шүү дээ тийм ээ. Босд нь бол 50-аас одоо 24 сумтай ингээд тэрбум 620-ыг бид аймаг байхгүй одоо. Анган шатны сум дээр хаваа. За тэр хүмүүсийн мань хэлж байгаа нь яг хөө эхний ээлжинд авсан зээл мань болоод байна. Одоо дахиад нэг жаахан дэмжээд өгвөл өшөө сайн болоод байна. Дээр нь хүүн бол жаахан өндөр байгаад байгаа. Манай жижиг дунд үйлдвэрийн зээлийн хөв бол ер нь сарын 1% гэдэг бол жилийн 12% өндөр болчиход байгаа. Бизнес эрхэлж байгаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн хүсэлт бол одоо жижиг дунд үйлдвэрийн зээлийг жаахан буулгаад өгөөч гэсэн ийм юм яадаг. Хоёрдугаарт нь бол хугацаа нарай бага байна. 3 жил гэдэг бол бас жаахан тулаад байна. Яг 3 жил бол уул нь банкны зээл мэлтэй харьцуулахгүй л да бас хугацаа. Тэгэхдээ энийг өшөө нэг 4-5 жил болгоод өгөөч гэсэн ийм саналуудыг хэлж байна. Аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд төвлөрсөн зээлийг Төрийн банк, Хадгаламж банкаар дамжуулан олгож байгаа юм. Хөвсгөл аймгийн дүнгээр зээлийн ашиглалт авсан зээлийн зориулалт нь 95% тань, харин зээлийнхээ эргэн төлөлт нь 98% байгаа юм байна. Шууд соёлмаа Гантул нар мэдээллээ.